Монгол улс хүний эрхийг хамгаалах, бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаа 2023 оны 7 дугаар сарын 3-нд албан ёсоор танилцууллаа. Ингэснээр Монгол улс нь хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлж, тогтвортой хөгжлийн зорилгоодыг хэрэгжүүлэх үүрэг амлалтаа дахин баттгаж, дээрх цогц төлөвлөгөөг баталсан Аз намхан далайн бүсийн 4 дахь улс болж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Европын холбоо хамтран хэрэгжүүлж буй бизнес ба хүний эрх хөтөлбөр нь Монгол улсын гадаад харилцааны яамнаас ахалж ижилсэн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэгт дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Тодорхойлбол бизнесийн салбар тулгамдж буй хүний эрхийн асуудлыг тодорхойлох зорилгоор үндэсний суурь судалгаа хийх, төр иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудтай зөвлөлдөж, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлсэн нь дээрх төлөвлөгөөг боловсруулахад чухал үндэс суурь болсон. Бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх тал дээр ямар байгаасаа гэж хүсэж байна? За, залуучууд яг тийм байгууллага хүсэж байна л да. Эрүүл аюулгүй орчинтай, нас гендер хүчлийн бэрхшээлээр ерөөсөө ядуулсан гадуурхдаггүй, үс бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг олсон цалин амжингад нь хүрэлцгүйц. За, тэгээ залуу хүнд ээлтэй, ийм л ажлын байртай, байгууллагын соёлтой ийм ажлын газрыг, ийм байгууллагуудыг залуучууд болох хүсэж байна л да. Тэгээд энэ болохоор дэлхийд дахинд ийм шиг хандлага явагдаж байгаа. Энийг болохоор хөрөнгө оруулагчид болон хэрэглэгчид хүртэл анзаараад ийм байгууллагатай дэмжиж сонгож ажиллах болсон байгаа байл хэрэгтэй. Залуучуудын оруулах хувь нэмэр юу байж болох вэ? Хүн болон хүний эрхийг бүр маш сайн мэдж авсан. Залуучууд бидний хувьд бол боловсрол мэдлэгийг бүр маш сайн хэмжих хэрэгтэй байдаг. Мэдлэг боловсролтой болсныхоо дараа тэрийгэ мэдээж бусад түгэх хэрэгтэй. Ялангуяа сошиал медиа гэдэг тийм платформуудыг ашиглаад бид нэр бусад бас нөлөөлж болно. Нэгдээ ямар нэгэн гээд асуудлуудыг шийдэж болно. Зөвхөн эрх биш, заавал хариуцлага гэж нэг байгаа. Ёс зүйн хариуцлага бүгдээрээ хүлээгээд тэгээд ажлын байраа эхний ээлжинд тэгээд явандаа сүлдээ бүр нийгмийн өөрчлөлт боломжтой гэж би харж байна. Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг 2023 оноос 2027 онд хэрэгжүүлэх бөгөөд эрх зүйн орчныг боловсронгүй болгох, хүний эрхийн магадлан шинжилгээ хийх арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх, оролцогч талуудын чадварыг бэхжүүлэх, гомдол барагдуулах механизмыг сайжруулах зэрэг зорилгоодыг багтаасан байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2011 онд баталсан бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудтай нэгт уялдаа бүхий үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөнд бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг, хүний эрхийг хүндэтгэх бизнесийн үүрэг хариуцлага, мөн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төр болон хувийн хвшлийн үүрэг оролцоог тусгасан 3 тулгуур зарчмуудыг хэрэгжүүлэх юм.